За дэлхийд даяар энэ конфликтийн хямрал сүүлийн жилүүдэд эрчимжиж хаасайгүй усад ани мөргөлдөөний ийм гал асж байгаа энэ үед бол энэ дэлхийн хоёр том супер хоёр гүрэн дэлхийн хоёр том эдийн засгийн бүхий хоёр улс орны төрийн нарын уулзалт бол маш чухал. Олон улс судлаачид, дайны дэлхийн геополитикчид, олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд анхааралтай ажиллаж байна. За бүгд 1972 оноос хойш бүгд намт хятад улсад төрийн ажил хийж байгаа 8 дахь ерөнхийлөгч бол энэ Дональд Трамп ерөнхийлөгч. Мөн Дональд Трамп ерөнхийлөгч 9 жилийн дараа за энэ удаагийн айлчлалыг одоос 2 удаа бас хойшлуулсны дараа зохион байгуулж байна. За энэ удаагийн айлчлалыг ерөнхий бүрэлдэхүүн зэргийг аваад үзүүлэх тийм төрийн ёслолын шин чанартай зүйл харьцангуй бага. Харин яриа хэлцээний шин чанартай энэ цаг хугацаанд илүү их зарцуулахаар хөтөлбөр бол бүрэн гарсан байна. Хөтөлбөр бол нэлээд олон нийтэд нээлттэй болсон байгаа. За ерөнхийдөө энэ удаагийн айлчлалын өмнөх бэлтгэл ажлуудыг хүрээнд 8 удаа Америк нэгдсэн улс Бүгд хятад улсын засгийн газрын төвшөнд энэ худалдааны дайн тарифын хэлтсээрийг бол хэлцийг хийсэн. За яг 1 хоногийн өмнө гэхэд 15 дугаар сарын 11-ээс 12-ны өдрүүдэд за Солонгос улсын Сеул хотод хоёр улсын худалдааны төлөөлөгч нарын хэлтсээнүүд боллоо. За ингээд үндсэндээ хоёр улсын төрийн нарын төвшөнд энэ удаагийн хэлцээг баталгаажуулах төвшин рүү нэлээд ойртгол өгсөн хүлээлтүүд их байна. Тэгэхээр энэ хоёр том улс орны хооронд мэдээж худалдааны хэлцээр амжилттай явагдах. Хоёрдугаарт энэ хямралт нөхцөл байдал үргэлжилж байгаа Персийн булангийн хямрал. За дээр нь Орос Украины асуудал зөв энэтхэг номхон далайн бүсэд байж байгаа хурцмал байдлуудыг одоо хамжаахад энэ удаагийн айлчил туйлын ач холбогдолтой гэж судлаачид үзэж байгаа. Ер нь одоо өмнөх айлчил энэ удаагийн айлчлалаас одоо 3 сарын сүүлээр болох ч жоод хойшилсан тий. За 5 дугаар сарын 14-өөс 15-нд болно гэдэг бол ердөө одоо 2-7 хоногийн өмнө бол албан ёсоор баталгаажуулсан. Тэгэхээр энэ удаагийн айлчлалын хүрээнд Ирантай холбоотой асуудлыг хилцэхгүй одоо төдийлөн чухал тооцож авч хилцэхгүй гэж Трампын зүгээс бол мэдгэж байгаа. Гэхдээ нөхцөл байдал бол маш одоо эзэгтэй байгаа тий. Тэгэхээр бүгд найрамдтад ард улсын хувьд бол одоо Иранаас бол одоо түүхийн газрын тосны холбоотой бол багагүй хэмжээгээр авдаг тий. Тэгэхээр ер нь яг одоо энэ асуудал дээр хоёр төрийн тэргүүний зүгээс талаас одоо дэвшүүлж болох саналууд яг юу вэ? За энэ айлчлалаас 4 хоногийн өмнө Ираны гадаад хэргийн сайд хятад улсад айлчилсан. Хятад улсын удирдагч нартай уулзсан. Тэгэхээр энэ өнөөдөр болох энэ одоо том утгагүй эхлэх энэ хоёр том гүрний төрийн нарын хэлцээрийн нэг одоо сэдв бол энэ байх нь дамжиггүй. Иран Персийн булангийн хямралыг одоо намжаах. За магадгүй инх 50 тогтоох. За энэ тал дээр бол мэдээж олон улс судлаачид олон улсын томоохон агентлагууд бичиж байна. Трампын зүгээс хүсэлт бол хоёр хүсэлт байгаа. Нэгдүгээрт энэ тарифын хэлтсээрийн төвшөнд хөдөө аж ахуйн болон уул уурхайн бараа бүтээгдэхүүнийг хятадын зах зээл рүү чөлөөтэй нэвтрүүлэх. За мөн бас Америк нэгдсэн улсын бизнес эрхлэгч компаниуд томоохон технологийн компаниудыг хятадын зах зээлд одоо нэвтрүүлэх чөлөөтэй байх. За хоёрдугаарт бол энэ Ираны одоо том гүрний хувьд харилцаа сайтай улс орны хувьд Бүгд хятад улсын зүгээс Америк нэгдсэн Иранд бас тодорхой хэмжээний шахалт үзүүлж энэ энхий хэлтсээрт хүрэх тодорхой юу гэдгийг зарим нэг одоо нөхцлүүдийг Ираны талаар хүлээн зөвшөөрүүлэхэд хятад улсын зүгээс зуурчлалын үргийг илүү их манлайл үзүүлэхээс гэсэн ийм хүсэлт бол кармалж ирж байгаа гэсэн ийм бас таамгууд бол байх. Мэдээж Бүгд хятад улсын зүгээс буцаагаад бас хариу энэ дийлүүд бол явагдах байх. Жишээ нь юу гэдэг өндөр наривчил бүхий H200 маркийн юуны хагас дамжуулагч чипийн хэмжээг 30 тэрбум долларын өнөөгийн түвшинд байгаа энэ тогтсон хэмжээг нэмэгдүүлэх гэсэн ийм нэлээд бодит ийм дийлүүд бол явагдах гэж байна. Одоо яг Тиамын талбайн зүүн талын одоо ухтах ёслол төрийн ёслол одоо эхэлж байгаа. Автомашинаас бууж байна. Энэ удаа бас Америк нэгдсэн улсын айлчлалын бүрэлдэхүүнд ирсэн зочдын дотор бараа цуг явж байгаа хүн одоо өндөр түвшний албан хаагчны дотор бол бас сонирхол татах хүмүүсүүд бол цөөнгүй явж байгаа. Технологийн авраг компаниудын төлөөллүүд байгаа ч 16 технологийн том компани төлөөлөл явж байгаа зэрэг нь бол анхаарал татж байгаа. Одоо юу гэдэг 12-ны өдөр төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд байгаагүй Nvidia-гийн одоо CEO энэ бас Jensen Huang бол одоо Аляскаас нэмэгдэж суусан гэх мэт ийм сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн ийм айлчил болох
гарч байна да. Яг хоо зөвхөн одоо геополитикийн нөхцөл байдлаас гадна энэ хоёр улсын хооронд байнга явж идэг нэг одоо юу гэдэг одоо өрсөлдөөнч гэдэг юм уу, энэ бол технологийн салбар байгаа тийм. Технологийн салбарт бол хоёр улс одоо чип нийлүүлэлтээр, чип үйлдвэрлэлээр, за ялангуяа одоо химэл оюуны чиглэлээр бол маш эрчимтэй өрсөлдөж байгаа. Тэгэхээр хин нь одоо урд нь гарах вэ гэдэг асуудал бол бас сүүлийн үеийн одоо мэдээллүүд дээр нэлээд юм анхаарал татчихсан. Тэгэхээр ер нь энэ хоёр улсын одоо эдийн засгийн холбоотой одоо өрсөлдөөн яг ямар цаашдаа одоо энэ яриа хэлцээн дээр яаж одоо өрнөх бол энэ дээр та юу гэж харж байна? 2025 оны үеэр Америкийн худалдааны эргэлт хятадын талын статистикийн мэдээгээр 570 тэрбум доллар болсон баг. За үүнийг нэмэгдүүлэх. За хоёрдугаарт Америк доллар юуны ханшны хоорондын зөвлөх. За гуравдугаарт нэлээд чухал зүйл нь санхүү эдийн засгийн нэг чухал зүйл бол Америк одоогийн дор бүгд хятад улс Америкийн улсын засгийн газрын бондыг үндсэндээ 700 тэрбум долларын бондыг эзэмшиж байгаа. Энэ бол 2013 онд 1.3 их 80-аас ингээд бараг 50% буурсан баг. Тэгэхээр энэ удаа бас Америкийн улсын зүгээс бас нэг хүсэлт гэвэл зүйл бол энэ бондын худалдаа авалтыг нэмэгдүүлэх магадгүй 100-150 тэрбум доллар нэмж бонд худалдаж аваач гэсэн ийм бас санаачлагууд Америкийн улсын зүгээс тавих байх. За ер нь цаашдаа хоёр улсын энэ тарифын буюу энэ худалдааны дайны бас нөхцөл байдлыг одоо үндсэндээ өнгөрсөн оны 10 дугаар сард Сеул бүгд Солонгос улсад болсон уулзалтын дараас эхлээд энийг хэлцээрийг урьдчилуулах талаар хоёр тал нэлийн хүчин чармайл тавьж одоо энэ хооронд 3 удаа бас яриа хэлцээ үргэлжлээд за магадгүй өнөөдөр бол нэлээд шийдэл төрөх болов. Энэ нь бол бүс нутгийн худалдааг хөнгөвчлөх, тарифын болон олон юм маргаантай зүйлсийг тойрон гаргахад их чухал хэлцээ явагдаад өнөөдөр одоо эцсийн төвшөнд хоёр улсын төрийн тэргүүнэрийн төвшөнд яриа хэлцээ тавих. Энэ худалдааны тарифын хэлцээрийн нэг чухал зүйл таны асуудаг энэ технологийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэлт, технологийн хоригуд байгаа. Ер нь Америкийн улсын зүгээс 2022 оноос эхэл тавьж эхэлсэн энэ өндөр наривчил үхий хагас дамжуулагчийн хориг санкцыг бууруулах талаар бас хоёр талаар санаачлал гаргаж харилцан буулт хийх байхаа гэсэн ийм хүлээлтийг бол хятадч тэр Америкийн худалдааны технологийн компаниудын хэн хүлээлттэй байх. Энэ удаагийн альчлалын одоо бас нэлээд онцлог байж болох зүйл бол бас томоохон бизнесийн группүүдийн дандаа удирдлагууд хөрөлцөн ирж байгаа. Хуучин бол одоо 2017 онд Дональд Трамп ерөнхийлөгч айлчлал үед 29 хүнсний одоо тээврийн маш олон компаниуд энэ бол ихэнх нь технологийн авраг компаниудын төлөөлөл бол орсон байгааг онцолж байгаа. Тийм учраас энэ таны асуудыг технологийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд энэ удаагийн айлчлалын том ахис дэвшил гарах байх гэж харж байна. За мэдээж 3 дахь нэлээд чухал зүйл бол энэ Америкийн улсын зүгээс дэвшүүлж байгаа энэхний мундлын стратеги ялангуяа Тайваны асуудал байгаа. Хятад улсын зүгээс энэ онд Америкийн улсаас 24.8 тэрбум доллар худалдаа авах байгаа зэвсгийн худалдаа авалтыг зогсоогооч. Энэ дээр нэг зэвсгийг нийлүүлэхгүй байх талаар бас улс төрийн шийдэл гаргаач гэсэн энэ санаачлал хятадын талаас бол тавиад явах. Энэ бол бас нэг энэ хэлцээрийн нэг том хүзэр байсаар байх болно. За Америкийн улсын зүгээс бол мэдээж хятадын зах зээлд байгаа технологийн компаниуд Meta ч юм уу одоо юу гэдгийг Google-ийн компаниудыг хятадын зах зээл чөлөөтэй үйл ажиллагаа явуулах талаар дэмжлэг үзүүлэх ямар нэгэн хориг саадыг цуцлах талаар Америкийн улсын зүгээс мэдээж хүсэл тавина. Тэгэхээр энэ бол энэ хоёр талын хүсэл сонирхлын нийлбэр одоо аль цэг дээр очиодох уу гэдэг бол тун утгагүй өнөөдөр үдээс одоо 10-15-аас албан ёсны ганцаарчлсан уулзалт эхлэн. За тэгээ 11 цагаас үндсэндээ энэ хоёр улсын албан ёсны төрийн уулзалтууд явагдаад үдээс хойш одоо төрийн уулзалтууд дуусах байх. Гэхдээ бас ерөнхийдөө таамаглаж байгаагаар бол хамтарсан хэвлэлийн баг хурлаар хийхгүй гэсэн ийм мэдээлэл байна. За харин хамтарсан мэдээлэл гарах хэсэг талаар бол ямар нэгэн байдлаар албан ёсны шийдэл гараагүй. Хамтарсан мэдээлэл магадгүй айлчил дуусны дараач гарах магадaltaй гэж харж байна. За энэ удаа бас нөгөө төрийн ёслолын зүйлүүд нарцсангуу цөөхөн байх учраас одоо та бид харж байна. Тэргүй хатагтай энэ удаагийн айлчлал байгаагүй. Харин хоёр дахь хүү Эрик Трамп гэрги Ларо Трамп нарын хамт бол ирж байгаа. За бас нэг анхаарал татж байгаа зүйл бол энэ хэдийгээр Америкийн улсын төрийн нарийн бичгийн дарга Марк Рубио бол Хятад улсын зүгээс бол нэг хориг санкцанд орсон байсан хүн байсан. Гэвч энэ удаа бол Хятад улсын зүгээс түр горимор Америкийн улсын төрийн эмчийн даргаыг бол энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүний чухал өндөр түвшний албан тушаалт учраас энэ удаагийн айлчлал бүрэлдэхүүнд ирж байгаа. За мэдээж Батлан амлахын буюу дайны амны сайд бас чухал үүрэг оролттой ирж байгаа. За бас Америкийн улсын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Америкийн улсын хятад ээж худалдааны хэлцээрийг ажлын хэсгийг ахалж явж байгаа. Гэрээр бас
энэ аль биесийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж байгаа. Ер нь төлөөлөгчдийн бүрэлдэхүүн их цомхон тэгсэн хэрнээ одоо өмнөх бэлтгэл ажлууд бол нэлээд сайн удаан хугацаанд хийгдсэн. Одоо автомашин гэхэд 17 автомашин Америк нэгдсэн улсаас ирсэн байна. 12 онгоц ирсэн байна. Хэвлэл мэдээллийн байгууллага маш олон Америкийн болон дэлхийн хэвлэл мэдээллийн маш олон хүмүүсүүд энэ айлчлалыг бол анхааралтай ажиглаж одоо China World, за тэгээд Four Seasons хотел зочд буудлын тэр аваар бол ийм маш том хэвлэл мэдээллийн майхан асрууд гарцсан. Шууд амжилтыг хийж байна. Яг хуу Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалаас урьдтаад бас одоо 3 дугаар сард бол за яг энэ айлчлалтай холбоогүй. Гэхдээ ер нь бүгд 8 дахь ард улс бол нөгөө 5 жилийн төлөвлөгөөгөө бол аль биесээр одоо танилцуулаад тэ олон улсад ер нь эх 5 жил одоо хятад улс ямар хөө хэмжээний хөгжилтэй байх вэ? За манай бодлого яг хаашаа чиглэх вэ гэдгээ бол аль биесээр танилцуулсан. За энэ дээр бол хятад улс ногоон чиглэлийн бодлогуудаа бол танилцуулсан. За дээрээс нь технологийн салбарт яг ямар бодлого баримтлах уу гэд ер нь одоо аж үйлдвэрийн бодлогын дараагийн шатны одоо энэ одоо шинжилгүүдээ, дэвшлүүдээ тэ энэ бодлогуудаараа бол танилцуулсан. Тэгэхээр магадгүй энэ удаагийн айлчлал дээр одоо цаашдаа бүгд 8 дахь ард улсын баримтлах 5 жилийн бодлоготой уялдуулж авцалтаж одоо ярилцах ярианы сэдвүүд юу байна? За Америкийн 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөнд хятад улсын анхаарах ёстой 3 том зүйлийг нь мэдээж 1 дугаар хүнсний аюулгүй, 2 дугаар технологи аюулгүй, 3 дугаар батлан амгалан аж үйлдвэрлэл. Ялангуяа технологи аюулгүй байдлыг хангахад хятад улсын зүгээс энэ төсвийн болон бусад төрийн өмчт байгууллагын хөрөнгө оруулалтыг тасралтгүй өснө нэмэгдүүлье. Одоогийн өнөөгийн түвшинд байгаа энэ шинэ юуны технологийн хөрөнгө оруулалтын хэмжээ үндсэндээ 2 технологийн салбарын шинэ технологийн салбарын хөрөнгө оруулалт 280 орчим тэрбум долларыг одоо 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөний сүүлч гэхэд үндсэндээ 400 тэрбум доллар руу ойртуулах ийм одоо өсөл зорилгоо илэрхийлж энэ чиглэлийн бодлого гаргасан баг. Цаашид энэ хоёр талын хооронд худалдааны технологийн салбарын хамтын ажиллагаа нь учирж байгаа нэг бэрхшээлүүл мэдээж Америкийн зүгээс Америкийн нэгдсэн улсад тавьж байгаа өндөр зэрэглэлийн буюу 70 нанометраас доошх наривчлал бүхий хагас дамжуулагчийн хориг баг. Энэ хоригийг бас тодорхой хэмжээгээр багасгах хүрээнд Америкийн нэгдсэн улсын зүгээс зарим нэг талд буулт хийсэн тийм мэдээллүүд байгаа. Өөрөөр хэлбэл нэг технологийн хятад улсын томоохон 10 том компани жишээ нэг компанид 30 мянган ширхгээс ихгүйгээр хэмжээний өндөр наривчлалтай одоо чипийг нийлүүлж болох юм гэсэн талаар Америкийн нэгдсэн улсын зүгээс ийм санаачлал гараад хоёр тал бол хэлцээ хийгдэж явсан. За Женевт улсын хэлцээ, Парист улсын хэлцээр за тэгээ саяын одоо Сеулд улсын хэлцээрүүд бол энэ хэлцээнүүд төр эдгээр зүйлийг бол бас нэлээд хоёр тал бодиттой ярьсан баг. Ингэж хоёр талын технологийн харилцаа сэргэн дээрээс нь Америкийн нэгдсэн улсын зүгээс одоо байнга одоо асуудал болгож тавьдаг нэг худалдааны алдагдлууд өндөр түвшинд байгаа ч өнгөрсөн жилийн 500 орчим тэрбум доллар дараа 170 орчим тэрбум доллар нь Америкаас хийж байгаа экспорт 300 гаруй тэрбум доллар Хятадаас хийж байгаа экспорт учраас энэ хоёрын зөрөө үлдсэндээ 200 гаруй тэрбум доллар болчиход байгаа учраас энийг нөхөхийн тулд нэгдүгээрт Америкээс Хятад улс руу технологийн бараа авдаг сайн хэлдэг чип яагаад гэвэл Хятад улс жилд 450 орчим тэрбум долларын чипийг гадаадаас худалдаж авдаг. Тэгэхээр энэ хэмжээг нэмэгдүүлье гэсэн. За хоёрдугаарт Америкийн нэгдсэн улсын зүгээс хөдөө аж ахуйн буюу бууцаг гэх мэт тэрийн хөдөө аж ахуйн за дээрээс нь газрын цусны бүтээгдэхүүнүүдийг хятадын зах зээл рүү экспортлж байж энэ худалдааны баланс ойртож үндсэндээ хоёр талд үндсэндээ экспорт импортын хэмжээ 300 руу хуурдж ирэх юм бол хоёр улсын эрх ашиг нэлээд хангагдах болов гэсэн Америкийн улсын хатуу байр суурь энэ хэвд байгаа. Гэтэл бүгд найрамдах хятад улсын зүгээс бол бас технологийн аюулгүй байдлыг хангахаас гадна батлан хамгаалах аж үйлдвэр дээр бас онцгой анхаарал тавья. Бид батлан хамгаалах аж үйлдвэр дээр технологийн гаднаас авсан чип гэх мэт хагас дамжуулагчийг батлан хамгаалах аж үйлдвэрт хит их ашиглаад байна гэсэн Америкийн шүүмжлийг бол хүлээн зөвшөөрөхгүй байгаа нэг ийм хоёр тал санал зурж байгаа юм зүйлүүд байгаа. За дээрээс нь нөгөө юу гэдэг мансууруулах байц фентанитын асуудлууд бол хоёр талын харилцаанд үргэлж байсаар ирдэг. Америкийн хятад улсын зүгээс бол үүнийг бол эрс эсрэгүүцэж тийм зүйл байхгүй гэдгийг бас олон тойл илэрхийлдэг байгаа. За мэдээж 3 дугаарт бол нөгөө Орос Украиний хямрал нөхцөл байдал, за Иран Персийн булангийн асуудал, за 3 дугаар бас нөгөө Тайваны хойгийн асуудлууд дээр Америкийн нэгдсэн улсын зүгээс бол хятад улсад тодорхой хэмжээний шахалтыг бол үзүүлж байгаа. Зарим нэг хэсгээр одоо юу гэдэг Ираны асуудал дээр хятад улсын зүгээс илүү манлайл үзүүлж шахалт үзүүлэх ёстой. За юуны олон улсын олон талт хамтын ажиллагааны зүгээс Оросын талд бас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлээд байгаа юм биш үү гэсэн ийм зүйлсийг бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч олонтаа илэрхийлсэн байна. Орос Украины хямралт нөхцөл байдлыг зохицуулахад за Тайваны хойгийн асуудал дээр бол бас хятадын зүгээс тавьж байгаа энэ цэргийн сургуулиуд олон удаа хийж байгаа цэргийн сургуулиудаа болох. За дээрээс нь энэ Тайваны зүгээс одоо чинь баг үндсэндээ
60 орчим тэрбум доллар байж байгаа багасаад одоо 24.8 тэрбум доллар худалдаж авах гэж байгаа зэвсгийн худалдаан дээр бол Америк нэгдсэн улс ямар нэгэн байдлаар энэ төр хариу тайлбар хэлэхгүйгээр байгаа байна гэдэг нь хятад улсын зүгээс энэ бол өөрсдийнх нь дипломат юу гэдэг гадаад бодлогын улаан шугам зөрчиж байна гэсэн ийм гэх мэт ийм санал зөрөөнтэй зүйлүүд олон улсын олон талт хамтын ажиллагаан дээр бол байна. Худалдааны хамтын ажиллагаан дээр бол хоёр тал нэлээд тийм санал их ойртсон байх магадaltaй. Өөрөөр хэлбэл өндөр технологиг дэмжиж байгаа технологийн буюу хятад улсын ирээдүйн 5 жилийн одоо хөгжлийг дэмжих өндөр технологийн чип хагас дамжуулагч. За дээрээс нь одоо нөгөө газрын ховрын салбар бол хоёр улсын харилцаанд нэлээд их асуултын тэмдэг байсан юм. Энэ удаагийн Дональд Трамп ерөнхийлөгчийн бас нэлээд бас нэг асуудал болоод тавих зүйл бол газрын ховрын экспортоор тавьж байгаа хятад улсын тавьж байгаа санкцаа бууруулах, Америк нэгдсэн улсад тодорхой хэмжээний бас нэлээд их өндөр хэмжээний квотагаар газрын ховрын элемент экспортоо нэмэгдүүлэх талаар хоёр талын зүгээс хүсэлт гаргасан байх. За ингээд энэ хоёр талын хүсэл сонирхол бол тарифын энэ хилцээр буюу худалдааны дайныг зогсоох талд нэлээд их ойртсон үр дүнд байх болов. Харин олон улсын энэ олон талт хамтын ажиллагаан дээр гарч байгаа олон улсын геополитикийн сөргөлдөөнт байдлыг зохицуулахад ийм том хэмжээний акц гаргах нь бол их болоогүй хэртэл болж байгаа зүйл гэж бодож байна. Ер нь цаашдаа энэ удахгүй 10 дугаар сард Шэнжинд болох APEC-ийн дэд хэмжээний уулзалт дахиад Дональд Трамп ерөнхийлөгч ирнэ. Гэх мэтийн энэ Дональд Трамп ерөнхийлөгчийн энэ хоёр дахь удаагийн засаглалын үед бол хоёр улсын удирдлагууд олонтоо уулзах тийм боломжууд бол өргөн байх. Ер нь энэ 1972 оноос хойших Америкийн улсын ерөнхийлөгчдийн дотор байдын ерөнхийлөгчл айлчилж чадаагүй ковид янз бүрийн зүйлс нөлөөсөн байх. Бусад ерөнхийлөгч нь бол 7 жилтэй завсарласан. 9 жил завсарлаад ирж байгаа. Удахгүй хариу айлчил бол хийгдэх байх. Зарим хүмүүсүүд юм ярьж байгаагаар энэ дараа жилийн эхээр за Ши Жинпинг дарга Америк нэгдсэн улсад айлчлал болов хариу айлчлал хийгдэх байх гэсэн ийм хүлээлтүүдийг бол тавьж байна. Яг бол энэ оны 2 дугаар агт бол боломжгүй APEC-ийн хурал болно. Магадгүй дараа жилийн юу гэдэг 1 дугаар сард Дональд Трамп ерөнхийлөгчийн одоо юуны албан тушаалд орсны 1 жилийнх нь ойн үеэр ч юм уу нэг ийм айлчлал хийгдэх болов гэсэн ийм судлаачдын бол таамаг бол байгаа. Тэгэхээр хоёр улсын төрийн дээд түвшний хэмжээний харилцаа ойлголцол илүү их сайн байх тусмаа мэдээж дагалдаа бүс нутгийн олон улсын тогтвортой байдал бий болох олон улсын худалдаа эрчимжих за тэгээд бүс нутгийн хөрш орнуудад ч гэсэн энэ бол нөлөөлөх шууд мэдээж бас шууд утгаараа Монгол улсын одоо экспортын хэмжээ жижиг дунд үйлдвэрлэлийн хэмжээ үйлдвэрлэл бас нөлөөлнө энэ харилцаа бол Ерөнхийдөө энэ удаагийн айлчлал бол та түрүүнд өртсөн за зөвхөн технологийн салбар те үндсэн одоо худалдааны асуудлуудаас гадна Тайваны арлын асуудал бол маш чухал байгаа. Тэгэхээр Тайван дээр одоо яг ямар энэ удаад бас байр суурь хоёр тал илэрхийлэхээс хамаарат үйл явдал бол өрнөн. За 2026-аас 7 онд бол Тайвантай холбоотой асуудал бол нэлээд юм олон улсын анхаарлын төвд байхаар байгаа. Тэгэхээр ер нь олон улсын ажиглагчдын зүгээс судлаачдын зүгээс энэ асуудал дээр ямар нэгэн одоо шулуун гарц ч гэдэг юм уу ийм зүйл дээр бол санал нэгцсэн байгаа юм. За ер нь судлаачтай үзэж байгаагаар нэг тийм гарц бол маш бага. Яагаад гэвэл Тайваны энэ зэвсгийн худалдаа бол мэдээж Америк улсад ашигтай. Тийм учраас энэ худалдааг хийхийг бол эрмэлзэх нь мэдээж юм чи бараг анх төсөөсөн төсөөсөө 2 дахин бууруулчаад байхад 24.8 тэрбум доллар 11 нь бол бүрэн үжээвэр захиалга хийгдээд ингээд явцсан баг. За тэгээ үлдсэн нь бол сая одоо хэдэн хоногийн өмнө Тайваны арлын бүс юуны парламентаар үндсэндээ 2 саналын зөрөөгөр ингээд батлагдаад явчих шиг болно лээ. За дээрээс нь энэ энтхийн номхонлын стратеги гэсэн Америк нэгдсэн улсаас бүгд найрамд Хятад улсын хийж байгаа стратегийн нэг чухал хэсэг бол энэ Тайваны зангилаа багтан газар зүйн байршлын хувьд ч тэр эдийн засгийн хувьд харилцааны хувьд ч тэр за Япон Тайван за тэгээд энтхэг гэсэн энэ Америк нэгдсэн улсын одоо шууд харилцаа одоо сайн харилцаатай эвсэл нэлээд олон зүйл дээр эвсэл болж оролцдог энэ улс орнуудын улс орнуудтай ийм батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж байгаад бол Хятад улсын зүгээс бол тийм сэтгэл дундуур байгаа байнга л илэрхийлсээр ирсэн. За цаашдаа одоо бас энэ 4-р сард Тайваны сөрөг хүчний намын удирдагч бас Хятад улсад бас айлчил хийгээд Хятад улсын төрийн тэргүүнтэй уулзаад явсан. За түүний дараа Тайваны өнөөгийн одоо Тайваны удирдлагад одоо Лай Чиндэ бол бас
Африкийн нэг улс орнуудад айлчилсан гэх мэт ийм энэ одоо энэ айлчлалын өмнөх нь бол Тайвантай холбоотой ийм асуудлууд бол олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын нэлээд тийм анхаарлын төвд байлаа. За харин энэ удаагийн уулзалтаар мэдээж зөвхөн энэ зэвсгийн худалдаанаас гадна Тайванд үйлдвэрлэж байгаа өндөр технологийн чипийг нийлүүлэх, за дээрэс нь их өндөр наривчил биш 7-оос 14 нанометрийн хооронд байгаа энэ чипний худалдаан дээр ч гэсэн Америк нэгдсэн улсын зүгээс тавьж байгаа саад бэрхшээлийг бол зогсоох ийм хилцэлд бол энэ хоёр талд бол хүрэхэд бас гайгүй ойртсон байгаа бах. Тийм учраас Тайван бол геополитикийн хувьд ч тэр технологийн аюулгүй байдлын одоо худалдааны дээр хилцээр хувьд ч гэсэн тэр Америк нэгдсэн улсын бас нэгэн чухал хүзэр учраас энэ юу гэдэг Тайваны одоо ийм Тайвантай холбоотой бүдэг бадаг энэ тодорхойг нөхцөл дахиад үргэлжлээд явах нь бол дамжиггүй. Харин энэ технологийн томоохон компаниудын ханган нийлүүлэлт, тоног төхөөрөмж, за дээрээс нь өндөр технологийн чипний одоо хэвлэгчийн гэх мэтийн энэ салбаруудад Хятад Тайваны хооронд хэрэгжиж байсан харилцаанууд сүүлийн 5-6 жил бол саарад, харин ч одоо Тайваны томоохон чип үйлдвэрлэгч компаниуд бол Америк нэгдсэн Невада, Аризона мужрууд руу салбар үйлдвэрүүдэд байгуулад ингээд явчихсан энэ зүйлсүүд бол бүгд Хятад улсын зүгээс олонтоо бас энэ бас юу дэмжихгүй байгаагаа илэрхийлж байсан. Цаашдаа Америк нэгдсэн улсад энэ ажил юу гэдэг технологийн хийгээд юуны нэлээд хүчтэй ийм төвшөнд хүрээд ирсэн ч гэсэн үйлдвэрлэлийн одоо кластерын Америк нэгдсэн улсад нэлээд улсаас хувьд харьцангуй хоцрогдоод ирсэн энэ тохиолдолд нэг шаардлагатай зүйл бол чухал ашигт малтмал газрын хор элементийн одоо импорт энэ хэрэгцээ бол нэг ботмог байгаа учраас үүгээр юм одоо дийл хийх нь бол нэлээд тэр бол дамжиггүй. Америк бүгд Хятад улсаас дэлхийн газрын хор элементийн нөөцийн 50% үйлдвэрлэлийн 96%, одоо худалдаан дээр бол бас 90% одоо ингэж одоогийн байдлаар контролдож байгаа учраас яалтчгүй хоёр тал харилцан буулт хийж байж л энэ харилцаа үргэлжлээд явна. Үүн дээр бол энэ гол үйлдвэрлэгчийн хувьд бол Тайван нэлээд гол үүрэг оролтой байх. Яг бол дэлхийн 4 том үйлдвэрлэгч компани 2 нь одоо Тайваны компани байгаа. Энэ бол нэг бодлын Тайванд ашигтай. Гэхдээ нөгөө бодлын бас геополитикийн том зэвсэг болоод дундын зэвсэг болоод явж байгаа нэг ийм зүйлс бол байгаа. Цаашдаа энэ бүс нутгийн тогтвортой байдал, эмтхэн намхан далайн тогтвортой байдал бол энэ Тайван, Япон, Индийг, Солонгос гэсэн гол тэргүүлэгч улс орнуудын харилцаа хамтын ажиллагаанаас бол шууд хамаарч байгаа. Тийм ч учраас юу гэдгийг Дональд Трамп ерөнхийлөгчийн Европод хэрэгжүүлж байгаа бодлого, за түүний дараа Персийн буланд хэрэгжүүлж байгаа энэ Ираны бодлогын дараа Америк нэгдсэн улсын геополитикийн хамгийн гол одоо анхаарах тоглолтын цэг бол үндсэндээ энтхийн намхан стратеги дээр ирэх гэж байгааг Улсын зүгээс бол анхаарч байгаа учраас Япон Солонгостой хэрэгжүүлж байгаа харилцаа, Солонгос бол яагаад бол энэ хагас дамжуулагчийн салбарт бол хоёр дахь том тоглогч учраас Солонгостой бас сүүлийн жилүүдэд Солонгос хэдийн харилцаа маш сайн амжилттай сэргэж байна. Томоохон уулзалтууд одоо юу гэдэг өнгөрсөн жилийн 10 сарын уулзалт Пусанд Трамп Ши Жинпин нарын уулзалт болсон бол сая худалдааны хэлцээ Сеулд боллоо. За энэ оны 1-р сарын 3-4-ний өдрүүдэд Солонгосын шинэ ерөнхийлөгч бүгд Хятад улс төрийн айлчил хийлээ гэх мэт сүүлийн жилүүдэд бол ийм харилцаа их маш сайн амжилттай сэргээд явж байна. Харин Япон улсын зүгээс бол нөхцөл байдал их өөр байгааг та мэдж байгаа. Өнгөрсөн онд бол нэлээд тийм сөргөөнт нөхцөл байдал сүүлийн 3 сарын хугацаанд үргэлжлээд одоо харьцангуй намжмал байдал байх. Гэхдээ Японы судлаачдын үзэж байгаагаар энэ тийм амархан шийдэгдэхгүй асуудал геополитикийн эрх ашиг, Япон Тайваны харилцаа, өвмөц харилцааг бол Японы засгийн газар үргэлж цаашаа хадгалаад явна гэсэн нэг ийм гэх мэтийн зүйлсээс нь бол Хятад улсын зүгээс маш их эмзэгэр хүлээж авч Хятадын гадаад бодлогын үндэсний эрх ашиг, язгуур эрх ашигын улаан шугамыг олонтоо зөрчиж байна гэж илэрхийлж байх. Тийм учраас энэ удаагийн энэ Дональд Трамп ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр тал худалдааны дайны үндсэн гол төлхөр болсон технологийн салбарын хамтын ажиллагаанд өөрөөр хэлбэл чип худалдаа авах, газрын хор элемент Хятадын зүгээс нийлүүлэх тал хоёр тал буулт хийж саяын тэр таны ярианд ордог 30 тэрбум долларын үн өртөг бүхий өндөр наривчлалтай чипийг худалдаж авах.
За дээрэс нь яг үүний хариуд бас Хятад улсын зүгээс ийм хэмжээний газрын хоригдлыг нийлүүлэх, ковотыг нэмэгдүүлэх ийм боломжуудыг бол хоёр тал эрэлхийлж шийдэл төрөх байх гэж байна. Яг Америкийн нэгдсэн улсын зүгээс Монгол улсад газрын хор элементийн чиглэлээр хамтарч ажиллах сонирхолтой байна гэдгийг илэрхийлсэн тий. Тэгэхээр Монгол Солонгосын зүгээс ч гэсэн бас одоо энэ чиглэлээр хамтарч ажиллах боломжтой гэсэн юм сонирхлууд бол олон улсын зүгээс Монголд ирж байгаа. Тэгэхээр магадгүй за энэ хоёр улсын одоо технологитой харилцаа, худалдаатай холбоотой асуудлууд дээр Монгол улс ямар давуу тал боломжийг бас одоо ашиглах боломж байна гэж харж байна шүү дээ. Одоо улсын хурал дээр хэрэлцэж байгаа газрын хор элементийн юуны ашигт малтмлын хууль батлагдахтай зэрэгцээ чухал ашигт малтмлын жагсаалт батлагдана. За энэ дотор мэдээж газрын хор элементээс гадна бусад кобал, никель, ванадий гэх мэт эдгээр ийм кобал, никель гэх мэтийн чухал ашигт малтмал 21 ашигт малтмал гарах байх. Энд нэг чухал зүйл нь газрын хор элементийн манай өөрийн бодлогыг тогтоох хэрэгтэй байх. За мэдээж бид технологийн хувьд ч хайгуулын хувьд ч боловсролтын хувьд бол манай хувьд бол харцангуй болоогүй учраас бидэнд бол тийм ойрын хугацаанд экспорт хийх мэдээж боломжгүй. Бид энэ тал дээр маш сайн технологиг оруулж ирэхин төлөө бид олон улстай энэ бас 3 журчийн бодлого юм олон улсын төвшөнд бол нэлээд тийм өөрийн эхлээ бодлогоо тогтоох хэрэгтэй. Дараа нь одоо процессын үйл ажиллагаа орсон дөрөв. Тийм учраас эхлээ төрийн бодлогоо газрын хор элементийн төрөөлөх Монгол улсын засгийн газрын бодлогыг эхлэж гаргах нь зөв байх боломжтой гэж бодож байна. Тэгэхээр бидний хувьд бол технологи хайгуул дээр хүртэл бид нэлээд хоцрогдсон явж байгаа. Өнөөгийн байдлаар энэ чинь 6 газар нэлээд бас нэг орд байж болох хэмжээний илэрцүүд байгаа орд гэж үзэж явж байгаа. Тэгэхээр энийг цааш нь хайгуулыг наривчилж хийх хэрэгтэй. Одоогийн байдлаар ямар нэгэн ашиглалтын тусгай зөвшөөрлөлийг аваад ашиглалт явсан зүйл байхгүй байна. За тэгээд хэсэг хугацаанд бас бүгд найрамдагтад ард улсын ерөнхийлөгч Ши Жинпиний одоо хэлж байгаа үгийг мэдээллийг одоо хүргэе. Can we meet global challenges together and provide more stability for the world? Өдгөө дэлхийд дахинд сүүлийн 100 жил тохиогоогүй өөрчлөлт ирж авч олон улсын нөхцөл байдал хөөсөмтгой үүмэн самуунтай байна. Дэлхий салаа замын уулзуур дээр ирээд байна. Хятад болон Америк нэгдсэн улс Фукидидийн ахуйг даван гарч их гүрнүүдийн харилцааны шин загварыг зохицуулж чадах уу? Бид хамтдаа дэлхийн нийтэд тулгарч буй сорилтуудыг сөрж, хүн төрөлхтнийг доктортой байдлаар хангаж чадах уу? Бид хоёр улсын ард түмний ашиг сонирхол, хүн төрөлхтний ирээдүйн төлөө хоёр талт харилцааны гэрэлт ирээдүйг хамтдаа зохицуулж чадах уу? Эдгээр нь түүх дэлхий дахин хүн төрөлхтөнд амин чухал асуултууд юм. Их гүрний удирдагчдын хувьд эдгээр нь та бид хоёрын хариулах ёстой цаг үеийн асуудал билээ. Энэ онд Америк нэгдсэн улс тусгаар тогтсонсны 250 жил яваад тохиож байна. Танд болон Америкийн ард түмэнд баяр хүргэе. Би хувьдаа манай хоёр улсад ялгаатай талуудаас илүү нийтлэг эрх ашиг олон байгаа гэдэгт итгэдэг. Нэгнийх нь амжилт нөгөөдөө боломж олгоно. Хоёр талын доктортой харилцаа дэлхий дахинд ч тустай. Хятад болон Америк нэгдсэн улс хамтран ажиллавал хожиж, сөргөлдүүл алдах болно. Сөргөлдүүл алдана. Бид дайсан биш, түнш байх ёстой. Бид нэг нэгнийхээ амжилт хөгжил цэцэглэлтэд дэм болж, шинэ эрэнд их гүрнүүд эв найртай зэрэгцэн орших зөв замыг олох учиртай. I will pause here and hand over to you, Mr. President. Thank you. Та бид хоёр бие биенээ таниад нилээдгүй хугацаа өнгөрчээ. Хоёр улсын төрийн тэргүүн хоорондох хамгийн удаан үргэлжилсэн харилцаа гэж хэлж болно. Энэ нь миний хувьд нэр төрийн хэрэг. Бид маш сайн харилцаатай байсаар ирсэн. Хоорондоо сайн ойлголцдог. Өндөрлөг гарсан ч шийдсээр ирсэн. Би тань руу залгадаг. Таач над руу ярьдаг. Хүмүүс сайн мэдэхгүй байх л да. Гэхдээ асуудал гарах болгонд бид маш хурдан зохицуулж чаддаг байсан. Бид хамтдаа гайхалтай ирээдүг бүтээн гэдэгт итгэлтэй байна. Хятад улсыг таны хийсэн ажлыг би хүндэтгдэг. Та бол агуу удирдагч. Би энэ талаар хүмүүрт хэлдэг. Намайг ингэж хэлэхэд зарим хүн дургуйцдаг юм. Гэхдээ энэ нь үнэн учраас би цаашид ч хэлнэ. Би зөвхөн үннийг хэлдэг. Би энд хүрэлцэн ирсэн Америкийн нэгдсэн улсын гайхалтай төлөөлөгчдийн өнөөс нэг зүйл хэлхийг хүсэж байна. Миний айлчлалын бүрэлдэхүүнд дэлхийн тэргүүлэх бизнесмэнүүд багтсан.
Америкийн нэгдсэн улсын шилдэгүүд бүгд надтай хамт ирсэн. Нэгэн ч үлдэлгүй бүгдээрээ ирсэн. Би дэлхийн шилдэг 30 компанийг өргөхөд бүгд л заа гэж хариулсан. Би компаниудын дэд захирал эсвэл дээрээсээ 3 дугаар хүнийг ирүүлэхийг хүсээгүй. Би зөвхөн тэргүүнүүдийг нь л хамт ирэхийг хүссэн. Тэд өнөөдөр танд болон Хятад улсад хүндэтгэл үзүүлэхээр энд ирсэн. Тэд худалдаа хийж бизнесээ өргөжүүлэхийг тесэн ядан хүлээж байгаа. Энэ нь хоёр талд харилцан ашигтай байна. Тиймээс бид хоёрын яриа хэлцээг тесэн ядан хүлээж байна. Томоохон яриа хэлцээ болно. Зарим нь үүнийг магадгүй түүхэндх хамгийн том дээд хэмжээний уулзалт гэж ярьж байна. Иймэрхүү уулзалт өмнө болж байсан эсхийг хэн ч мэдэхгүй. Америкчууд үүнээс өөр сэдв ярихгүй байгааг би баттай хэлж чадна. Тэгэхээр өнөөдөр бид олон судлаач за Хятад судлаач за Баатархуутай ярилцж байгаа. Тэгэхээр дөнгөж сая одоо Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч болон Бүгд найрамдах Хятад ард улсын ерөнхийлөгч нарын хэлсэн үгэнд аль алинд нь за хоёр улсын харилцаа бол өнөөгийнхоос илүү сайжрна гэдэгт итгэлтэй байна гэсэн байр суурийг бол илэрхийлж байна. За дээрэс нь хоёр улс одоо өрсөлдөгч биш те ямар нэгэн байдлаар дайны талбарт одоо явж байгаа өрсөлдөгч нар биш одоо хамтарч ажиллах хэрэгтэй. Би бинийгээ дэмжих хэрэгтэй гэсэн байр суурийг Хятадын талаас илэрхийлж байна. Тэгэхээр ер нь одоо харилцааны хувьд бол энэ хоёр одоо төрийн тэргүүн нарын ижил төстэй байж болохоор баримталж байгаа зүйл нь юу вэ? Энд дээр та юу гэж харж байна? За хоёр талын хувьд нэлээд хэн хэний технологийн тэргүүлэгч гүрэн болох амбиц байгаа. За энэ бол хэн хэнийх нь ижил төстэй зүйл. За хоёрдугаар хэн хэн батлан хамгаалах хажуу үйлдвэртэй хамгийн өндөр ач холбогдол гэж энэ тал дээр илүү их хөрөнгө оруулалт хийдэг зардал гаргадаг ийм хоёр улс байгаа. Мэдээж хэн хэн нь бүс нутгийн нөлөөлөгч гүрэн болох гэсэн нэг ийм хамт адилхан одоо нэг ийм зүйлсүүд бол байна. Түүнээс гадна гэхдээ тухайн хоёр улсын өөрсдийнх нь засаг төрийн одоо нөхцөл байдал, төрийн байгууламж, хөгжлийн одоо зам энэ төр бол шал өөр. Нэг нь өөр явдаг, нэг нь төвлөрсөн төлөвлөгөөт, нэг нь бол харьцангуй чөлөөт эрх чөлөөг байсан арчилсан, нөгөөх нь бол Хятад улсын өөрийн онцлогтой одоо социализмыг байгуулахаар зорж явж байгаа ийм хоёр орн. За мэдээж үүх түүхийн хувьд ч гэсэн харилцан адилгүй ийм зүйлсүүд бол байна. Одоо юу гэдэг 1818 онд анхны Хятад буюу Гуанчжоуд Хятадын анхны компани байгуулагдчихсан байна. Одоо 1800-аад оны 1800-ны дунд үед Хятадын нэлээд олон ажилчид Америк нэгдсэн улсад ажиллаж эхэлсэн байна. Ингээд энэ хоёр улсын харилцаа бол ийм иргэний юу гэдгийг ардын дипломатын хэмжээнд явсаар байгаад 1979 оны 1-р сарын 1-нд хоёр улс дипломат харилцаа тогтоогод үүдүүгээ одоо ингээд 37 жил 47 жил болсон байна. Тэгээ энэ хүртэлх хугацаанд хэдийгээр Бүгд найрамдах Хятад улс 49 оны 10-р сарын 1-нд шинэ Бүгд найрамдах Хятад улсыг зарлан тунхагласан ч гэсэн 1950 оны 1 сард Америк нэгдсэн улс шинэ Хятад улсыг хүлээн зөвшөөрсөн. Гэсэн хэдий ч 79 он хүртэл дипломат харилцаа тогтоогоогүй. Харин ч Хятад улсын гадаад бодлогыг ахиулахад бол Америк нэгдсэн улсын зүгээс бол цөөнгөө удаа ингэж саад дотгоор хийж Хятад улсын гадаад бодлогыг ингэж одоо боомилж явсаар ирсэн. Үүн дээр бол Бүгд найрамдах Хятад улсын зүгээс гадаад бодлогын энэ сүрэн төсвөрлөх чадварыг нэлээх бэхжүүлэхийн тулд бас маш олон хүндрэл олон цагийг туулсаар байгаа 79 онд хүрсэн байгаа. Харин 79 оноос 1980-ад оноос 90-ад оны сүүлч хүртэл энэ хугацаанд Америк Хятадын хооронд харилцаа хамтын ажиллагаа, бизнес хөрөнгө оруулалт бол асар хурдтай хүрсэн. 1981 онд Хятад улсын хамгийн анхны гадаадын хөрөнгө оруулалттай компани бол Америкийн компаниас 0001 гэсэн гадаадын хөрөнгө оруулалттай компани гэрчлэгийг Шэнжин хотод тусгай бүсэд авсан байсан. Тэгэхээр Америк нэгдсэн улсын зүгээс маш их технологи хөрөнгө оруулалт Хятад улсын өнөөгийн өндөр хөгжилтэй болоход тодорхой хэмжээний харьцангуй хэмжээний дэмжлэг олгож ирсэн. Гэсэн хэдий ч 1984 оноос 2016 он хүртэл энэ хугацаанд бол тасралтгүй Америк нэгдсэн улс Хятадд хийж байгаа худалдаанд дандаа ашиггүй явсаар ирсэн. Өөр оргил үедээ чинь $800 тэрбум худалдаанд бараг $400 тэрбум алдагдал хүрэх хэмжээнд байсан учраас 2016 онд Дональд Трамп ерөнхийлөгч гарч ирсний дараа 17 онд Бүгд найрамдах Хятад улстай ажиллаа. 18 онд анхны худалдааны дайныг
одоо аль биесээр одоо худалдааны дайм эхэлж байна. Худалдааны тарифын ийм их зөрүүтэй байна. Америк нэгдсэн улс 30 гаруй жилийн хугацаанд ийм их хэмжээний алдаг түлээсээ үүнийг нь болио гэсэн. Энэ худалдааны энэ тарифын талаарх, галийн тарифын талаарх энэ нөхцөл байдал хоёр улсын одоо байр суурь бол ер нь их ойртож өгдөггүй нэг ийм зүйлс бол байгаа. Үндсэндээ 18 оноос хойш ингээд 8 жил гарын хугацаанд хоёр улс энэ хэлцээг үргэлжлүүлээд 20 онд бас Дональд Трамп ерөнхийлөгчийн эхний засаглалын үед анхны бас нэг 200 тэрбум долларын үйлчилгээ, бараа үйлчилгээг Хятад улсын зүгээс нэмж Америк нэгдсэн улсаас худалдаж авах тохиролцоонд хүрч гарын үсэг зурсан ч гэсэн энэ хэрэгжээгүй. За үүний дараа ингээд нэг ковидын нөхцөл байдал үүсээд явсан. Тэгэхээр энэ удаа Америк нэгдсэн улсын удахгүй бол 11 дугаар сард болох дундын сонгуулийн өмнө Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын бас нэг чухал зорилго бол энэ ямар нэгэн байдлаар тарифын хамтын нэгдсэн ойлголтод хүрч энэ тарифын хэлцээрт хүрэх худалдааны дайныг ямар нэгэн байдлаар зогсоох. Энэ бол нэгдүгээр зорилго. Хоёрдугаарт энэ олон улсын төвшөнд олон улсын олон талт хамтын ажиллагаанд Америк Хятадын харилцаа хамтын ажиллагаа цөөнгүй зүйл дээр санал зөрөлдөө яваад байгаа буюу Персийн булангийн хямрал. За дээр нь Украиний асуудал дээр Хятад улсын манлайлалыг гаргах, Хятад улсын оролцоог нэмэгдүүлэх. За ингэснээр энэ намжуунд байдлыг зогсоох. Ялангуяа Персийн булангийн хямралд байгаа хямралт нөхцөл байдлыг багасгаснаар Америк нэгдсэн улсын зүгээс эхэлж одоо эхлүүлсэн энэ дайныг зогсоож ээж одоо дундын сонгуул бүгд найрамдах нам амжилт үзүүлэх энэ бол мэдээж дамжихгүй. Яг энэ нөхцөл байдлаар бол нөхцөл байдал бол их өөрөөр дүр зурагтай сонгуулийн үр дүн эргэж магадгүй учраас Америк нэгдсэн улсын засаг захиргааны хувьд ялангуяа цагаан ордны хувьд бол энд их болгоомжтойгоос гадна их хурдтай энэ ойрхон богино хугацаанд хэлцэлд үр дүнд хүрье гэсэн ийм бодлого зорилгыг бол баримталж байгаа байх. За юу гэдэг бүгд найрамдах Хятад улсын зүгээс нийт түүхийн нефтний импортын 6% нь Венесуэлээс 13% нь юунаас Иранаас гэхдээ бусад нөгөө Эмират, Сауди Араби, Бахрейн, Катар, Кувейт мэтийн булангийн орнуудаас нийлэхээр ингээд үндсэндээ 20 гаруй хувь нь эндээс ирдэг байсан. Энэ түүхийн нефтийн ханган нийлүүлэлтэн дээр ирж байгаа тасалд бол Хятад улсын дотоодын инфляцийг өсгөх, за дээрх нь үнийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг багасгах мэтийн ийм хүндрэлтэй нөхцөл байдал сүүлийн 2 сар бол ингээд хөтлөөд явчлаа. Одоо өнгөрсөн сард анх удаа чинь Америк Хятад улс чинь маш удаан хугацаанд энэ дефляцийн байдалтай яваад ирсэн. Гэтэл өнгөрсөн сарын дүнгээр одоо үзүүлэлтээр эрсдэл багасаад байна гэдэг инфляц нэмэгдсэн байна. Хэдийгээр инфляц нэмэгдэж байгаа ч гэсэн дахиад Хятадын дотоодын одоо тээвэр юу гэдгийг тээвэр логистикийн салбарт нэмэгдэж байгаа энэ үнийн өсөлтүүд бол бас өнөө оны эхэнд төлөвлөсөн байгаа эдийн засгийн өсөлтийг 5% хүргэх энэ зорилттой хүрэх үгүй юу их эргэлзээтэй байдал руу магадгүй Дэлхийн банкны үзэж байгаагаар бол энэ 4.5% байх болов гэсэн ийм таамагд бол байна. Тэгэхээр бүгд найрамдах Хятад улсын хувьд түүхийн нефтийн, за эрчим хүчний, за дээр нь газрын тосны бүтээгдэхүүнүүд, байгалийн энэ эрчим хүчний гол их усруудын найдвартай байдлыг хангахын тулд бас Америк нэгдсэн улстай тодорхой хэмжээний зарим зүйлтэр ч гэсэн буулт хийж энэ хэлцэлтэд хүрэх байхаа гэж бодож байна. За тэгээ өнөөдөр урилга хүлээн авч студид ирж ярилцсан танд маш их баярлалаа. За баярлалаа.